өөрөө танилцуулаа. За. Та намайг Ганс өх гэдэг. Төв аймгийн Хүмүүн төгсөлбөр ахлах сургуулийн 11 ангийн сурагч байна. Би ч гэсэн 11 ангийн сурагч. 1 ангийн хүүхэд байна. Ганаа 16 хүрлөө. Хүрсэн шүү дээ. Иргэний нөлөө авцсан тий. Авцсан. Чи хэр гарсан? Бондор гарсан. 19 дөрөв гарсан. Хүүхэд чи гарсан байлоо. Жижигхэн гарсан байсан. За цагаалсан юм. Жижигхэн гараагаа ямар том гарсан байсан. Иргэний нөлөөний нөө даваа талчин батг гардаг юм байл шүү дээ зураг дээр. Тэгээ хар гардаг болохоор юм айгу үлээ. Тэгээд арсны өнгө ч гэсэн харагдахгүй. Өнгөтөр гарсан бол айгу шиг гарсан. Цээж зураг шил. Бидний цэг зураг айгу. Айгу хардгаа. Тий. Юу вэ? Хичээлээ яад хийхгүй байна вэ? Би хичээлээд шүү дээ. Чи яга ихгүй байна. Би өнөөдөр хийнэ гэж өглөө хасаад гарсан байхгүй юу? Анги дээр очиж гэж бодоод. Тэгсэн чинь анги дээр ирээд хийнэ хийх юм батцсан л. Би хийм ахад дэвтэрээ дэлгээд хичээл хийх байсан биз гэж бодсон. Хичээл хийхгүй байна шүү дээ. Би үнэ. Тэгээд хажуугаар багш өгөөд чи хийх юм уу гэсэн чинь тий гэсэн багш ойлгоогүй юу? Тэгэхээр тий гэсэн. Хичээл авсан юм. Гайгүй шүү дээ. Хямар ороод бүр үнээр тэнэг байна. Ангийнхны нэр нэг юм бийж гэдэг асуулсан. Гайгүй шүү дээ манай чи. Юу. Гэтэ манай гүн гоног болж байна. 33-аас 22 ирж энэ байна. Баах хөхөд тавьтал болцсон гэдэг. Үнэхээр аюултай нөхцөл. Гэтэ яг иргэний албасаар орж ирсэн шүү дээ. Тэгээд отгож юм хөшийн нэрч яхад яг дэлхий сөрөгч байгаа юм апокалипс болох юм шиг санагдагдсан. Яг тийм ирээдүйд энэ бүхэн доосны дараа амар том юм бид нарт аваад гарсан юм шиг санагдсан. Хүүхдүүдтэй амар ярьж өгөхөөр тэгж хэлээ шүү дээ, ингэж хэлээ шүү дээ. За 2 жил хичээл авахгүй байж байгаа нэг юм орж ирсэн. 2 жил яа. Цахим хэр байсан чамд? Үнэхээр тийм байсан. Чи захмаа яаж идэв гэсэн? Тэгэл үзэл биччихэл багш руу явуулчаал өрөө уншаал тэгэл. Бас над руу яваалтай байсан. Тийм явуулдаг байсан. Би ихтэй бичлэгийн тавьчихгоо та хажуугаар нь дуу юм подкаст хийж сонсч байгаа. Тэгээ зүгээр презентацийг худалдаж хийчихдэг байсан. Угсаа их хөөдөж байдаг. Болж ижил тэгэл болоо. Тэгээд хийх газартай болсон байгаа подкаст. Тийм айгүй гоё. Тэгэл болоо. Тэгээд би бас орч ирчээд юм халаацсан. Тэгээд дасчдсан байна. Хэр халаач. Гадаар дулаан болов халаач. Өглөө амир сэрхэн байсан юм лөө. Өглөө ингээ хичээл явах хэрэг амар сэрхэн зэв. Тэгээд цагаан юм өмсөө явахаар өдөр нь амар халуу. Яг тийм. Өглөөнөө бодох уу өдрөө бодох уу. Өдөр час улаан халуутад явах уу? Өглөө хөлдөж өгч чаа. Ороод халуунууд нь 29 29 юм. Пүү. Баг хөлдөж өгөх гэж шүү дээ. Энд тэгээд дээрээс үзэхэд 27 байсан. Өглөө үзэхээр яг 31 минут явах юм аа. Амар хөдөн өглөө байсан. Сани юу вэ? Юу хийж юм бэ? Тэгэл хичээл яваал шүү дээ өөрөө. 10-аас бэлтгэл орох айгүй гоё. Англи бэлтгэл орж эхлэх гэж байгаа байхгүй. Тэгээд бэлтгэл оронгод тэмцээн бэлтэн өдөр шөнөөр. Дооных тий. Бүжиг хам уу? Яаж бэлтгэх вэ та яд? Латины юу гэдэг вэ? Ихлэалалт хийж байгаа л сонголт хийх гэж бид нэр нэлийн томлдог байхгүй.
Энэ намайг шинийг сонсч байна. Юм багш. За тэгээ. Намагш. Наранбаатар гэх бүжиглэг. Заавчлаарай багш. Сонсохгүй хаа. Тэгээд сонголт хийх гэж бол нэлээд зовоодаг байдаг. Тэгээ хэрвээ тэмцээн болно гэх юм бол шүнжэнгэл билдэг. 11 Би чинь хөшсөн байгаа гэж бодож байна. бүр амар өссөн байгаа. Зүгээр мод болсон байгаа. Сонголт гэж байхгүй. Би би тэмэр дээр нэгдэх өдөр гүйсэн чинь өвдөг хавдсан байдгийг огцон үлдсэн бай. Миний бас шил бүр амар татсан. Ямар ч хөдөлгөөнгүй жил шиг байж байгаа. Гинт 2 тариггүй юм. 190 концерт хийсэн те захин концерт. Тэр ямар болсон? Анхных байсан болохоор жоохон сонирхолтой байх нь байсан. Тэгээд хоолойч чирээд тэгээд амар камераар болохоор ингээд бүр яг ингээд нүуний хамаагүйсээр байж байгаа болохоор жоох юу юм л. Тэгэл өөрийгөө хараад Яа хүн яг өөрийгөө харахаар яг тэгдэм ба. Тэгдэм л. Ой ямар мангар юм бэ. Чи дуулж байгаа сонсоод яаж сонсогддог гэж байна? Надад л таалагддаг. Тэг хүмүүсээс асуухаар гоо гоё юм. Мундаг байна. Гоё яваад тийм үү. Тэг өөрийгөө сонсохоор тэг хамаг нөгөө гээд алдаа мэдээ өөрийгөө мэддэг болохоор ямар гачин сонсогддог. Нэс сонсчаал ёо ганцгүй яаж тулцсан бэ гэдэг. Хүн яагаад өөрийгөө голоод тийм бол мэдгүй. Би л ингээд хүний нүдээр өөрийгөө амжицгийг юм хүсдэг. Одоо яг чиний нүдээр. Би бас яг тэгж боддог. Яг хүний нүдээр яг ертөнцийг хармаар санагддаг. Юу гэсэн үг вэ? Яг хүн болоо яг өөрөөр өнгөөр хатсан шиг санагддаг байхгүй юу? Одоо би нэг өнгөөр харж байгаа. Чи бүр шал өөр өнгөөр хардаг шиг санагдав. Бас бэж болох. Би яг энэ ханны шар байгаад яг энийг шар гэдэгт итгэдэг шүү дээ. Тэг хүний нүдээр шар. Өөр амтны нүдээр бас өөр нүдээр харагддаг. Яагаад вэ? Нэг өнгө ялгадаг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл боор ногоо хэрэг холиоддаг. Энэ боор өнгөтэй юм үгүй ногоо өнгөтэй. Үгүй боор өнгөтэй байдаг шүү дээ. Манай хүмүүс тэгдэг. Тэгэхээр яг өөрөөр хартдаг гэж магадгүй байна. Давхар чи яагаад орсаад? Мэдхгүй наа. Шин онтааг юм чи. Бүр 2 давхар орчид. Миний хонцоор юм гэлдэг байхгүй. Их онтоор. Агсан мөтөсийн дараа хүртэл өнгөрч 10 өнгөрчлөө гэсэн байна. Тэгсэн чинь л явуулчихлаа. Манай дүүгийнх бас яг ингэдэг. Зүгээр энэ талд нь 3 давхар орохгүй. 3 давхар. Тэгээд энэ дээр нэмэж орохгүй. Тийм ядаргаатай мэдрэгддэг юм аа. Би яг давхраа хүч гэсэн давхраа орчоор ямар хэцүү мэдрэгддэг. Нүдгүн дээр нээж бодлоо. Зөөхөн хүн толчтой шүү дээ. Яа. Нэг угаарч юм шиг гэдэг. Хараа мата хүмүүсийг тэгдэг юм аа. Чиний хараа гэдэг чи. Мэдгүй тэрийг л үзлэг. Чиний уншиж чинь аа. Энийг бол уншина. Холынх бүр. Надад л үгүй чадахгүй гэж. Миний хараа юм уу? Тийм ээ. Бараг хасах дөрөв болж байгаа. Миний холынх 2-3 жилийн өмнө үзүүлчихсэн байгаа нүдэл. Хэд байсан тэр үед? Мэдгүй нэ. Нэг юм гэдэг байсан бол. Тэгээ модад эхэлчихээр модал идэв шиг байт. Миний ойлгосноор 18 хүртэл моддаг. Шилээ авснаас хойш тэгэж хэлдэг. Үчи шил гэдэг үү? Хизээ. 4 ч юм. 6 7 болох. Дундад хахад ямар ч гэсэн зүгдэг шил зүгдэг гэсэн. Тэгээ наас хөл зүгдэг гэсэн санаж байна. Наас хөл уулаа шил зүгдэг гэсэн. Яа шил зүгэх болцсон юм бол. Том болол. Одоо хараа зүгээр юм.
Одоо харин гайг баха. Олон жил үзсэн шүү дээ. Багасаа бага ингээс л. Бүр цэцэрлэгт багтаа баг бодлоо яхаж үздэг. Тэгэл дундад орол шилжүүл болж. Харин гайг үзсэн. Кино үзэж яах вэ? Кино үздэг юм. Юу гэдэг матин талбар гэж ямар их байна. Кино үзхийг. Хичээл амжихгүй байгаад байна. Би уг захим гэнэ. Техмаар эхний 7 хоног шүү дээ. Тэр үед яг даалгавраа өдөрт нэгээд яг алж ирсэн байхгүй юу? Тэгэхээр тэгсэн чинь 5 дахь өдрийн даалгаврыг хийж амжихгүй жаад тэгээд энэ 7 дахь хичээл гараад тэгээд даалгавраа аваарсан бат. Матин талбар тэгтэл арай л их байна. Ямар их байна уу? Нэрээ өндөл их байна. Би бол нолийн инээс их байсан л да. Аа, дэлгэж хараач байна. Өнгөрсөн жилийн яг эхний хичээл даалгаврууд бол амар их байсан юм. Гэрийн талбарын дэвтрээ авсан чинь юу вэ? Гэрийн даалгавраа 2 дэвтэрт болсон шүү дээ. Амар цацаа өнгөрсөн жил. Гэрийн 6 үстэй дэвтэр. Яа таалж цэц. Багшаа. Эхний даалгаврын зүгээр 7 хуудас авсан гэл бодцаана. Гайх цаг юм чинь. Эхлэл авалт орол мет орсон чинь багш амар их даалгавар юм. Гэсэн нөгөө тиймсэн чи амар болоо. Ер нь ямар хичээл хамгийн хэцүү юм чамд? Одоо ямар хичээл? хамгийн хэцүү байна. Хийч мэхэд ч юм гээ. Мет л хэцүү. Мет аа. Мет юм хоёр амар хэцүү. Надаа унших хичээлүүд хэцүү байна. Би уншиж чадахгүй байна. Тогтож уншиж. Ерөөс анхаарал үлрэх байж. 103 сар юу ч хийгээгүй. Ямар ч хашиггүй өнгөрсөн. Одоо томьёо болно гэх. Хичээлүүд ойлгоод байна. Техмаар орж байгаа болохоор харин гайгүй захимаар болохоор юу солиод байгаа. ойлгохыг бас өсдөгчгүй байсан шүү дээ. Амар тав. Тэг нөгөө нэг яг захиан хичээлийн өмнө дуурдаг нөгөө нэг дуу байдаг та. Аа. Яа тэр бүр амар дургоо ёо өстэй. Тэр доо нэг TikTok-ын бичлэг дээр байсан шүү дээ. Тийм. Бад маш хэрэгцээсэн. Одоо зурх мөрх ингэж хэлэхээр нөгөө хотын хүмүүсийн телевизэл гарахад дургуур надаас хэлсэн. Малчин дээр гарч байгаа юм шиг байна шүү дээ. Энд тийгсэн багцсан тийгсэн. Малчин дээр. Чи баг хотын шиг сургууль буцаад тэр дэлгэц юм шиг лээ. Сокогийн сургууль гэх юм. Кандилц юм уу? Соконд мэдгүй. Чи өөрөө чадчихгүй. Тэр чадлаа. Тэгэл юу вэ? Нам таван чамаар юу вэ? Сенсахаа. Тэ зовлож яасахаа ярина гэл тэгэл байхгүй. Яасаа чи ирнэ гэжсэн нөгөө амьдтих гадаад болохоор хайгаад чинь имэдэр байдаг болохоор имэдэр бас хүчээр чичгүүлдэг гэж бодоод ирэхгүй байх. Мэдээ ирсэн ч биш боддог. Нэг дүүгээ хүргэж өгсөн тий. Тийм юм дүүгээ. Амьд ер нь дүүгээл хүргэж өгөх зорилготой ирж байгаа. Энийг сонсож байгаа хүмүүс бүр гайхаж байгаа. Эмина өснөхийн доод талыг бодсон байна. Яаж аам бол? Мэдхгүй цаасан нөгөө нэг тусгаарлагдаад уйдаад тэгээд үтгэхдээ тусгаарлагдж байгаа гэж гарсан юм шүү дээ. Тэгээс баг тусгаарлагдаа зүгээр л багшилт гэлтэй вэ гэдэг болохоос. 890 гарсан гэсэн шүү дээ. Манай өөдөөс харсаа л. Манай би орт марцсандаа бариуландаа өрөхгүй шиг. Тэгэж юм. Чамаар надаа наад. Би өчтөр ороод даалгавар хийх гэсэн тэгээд. Яа чи нойр хүрээд тэг онцсон. Өчигдөр би бол үнэхээр 50 доллар хийсэн. Аа, уцгүй хийсэн болохоор уцгүй нэг өдөр ах ямар байна. Айгуу дэжүү мэлээ. Тэгээ орой багшаа суцгаа бол асаасан чинь амар их юм ирсэн байсан. Манай дэлхийн уулс нэглсэн бүр тэр цаагаарсан. Уцгүй хахаар даалгавар их төвлөрч гин үү? Амар. Үнэхээр амар. Гэт юм хийхээр утсан дээр нэг юм ирэхээр л уцаа яг тэгээд тийм аа. бүр нэг
дахин хичээлд авахар бүр лээтэй ш. Заавал за байнга шалгаж явахгүй болохгүй. Нэг мэтгэд л ингээм багш. За 2-оос хуралтай. Тийм шүү дээ. Тэгээд бараг 2 минутын өмнө тавингуу та 2 минут хоцроод аргагүй. 2 өдөр шалгаа гэж. Шалгандаа. Миний шалгандаа гэж мартсан байлээ. Би юу нэдлэн бараг нэг их шалгаагүй шүү. Юмаа игээд тоцохгүй юм болохоор гэсэн. Өнгөрсөн жил яг нэг кандидат өдрөө штий. Хичээл орно авахгүй гэ. Бүгд масан штий өглөө групп чатаар. Тэг би яг очихгүй гэж бодож байсан чинь ангийн багш ирэхээр хоцроод очсон чинь 7 хоног анги ухаа гэдэг. Яг шиг дээр нь хэлээс таа. Энэ пар харж байгаа болохоор толон байгаа юм. Гэтэ манай сургуулийн пар албаа. Харин тийм. Ингээд төлдөж өгөхгүй л. Бүтэн байхаар назаардаг уу? Найрч үрдгүү эсвэл халуун бахаар найрч үрдгүү? Халуун бахаар л найргүй шүү. Гүтэнд чинь ингээд дараад чадахгүй шүү. Том бол шүү. Гэрт хотод очиж төлдөж өгөх гэж байгаа юм. Бараг халаад малаад тагтаж. 2 давхар хэмжил гэж. 130 жалуус байсан уу? Байхгүй. Яг баян зүрхэд тасарсан өөр хаан тасарсан. Гэтэ би цумаас хойш гэрлээ хэрэг юм шүү. 6 сараас хойш. Хэрмээр л Гэртэл гэсэн үү чи? энд л байсан. Аймагт л байсан. Хийц хүрээд юм ирээд. Сургалтанд явах гэхээр явуулахгүй тийм. Аав гэж хэрэг гэж. Сургалт орсон юм болов уу? Орсон баг. Ингээч анаачин Бадмаа 3 англи хэлний сургалтанд суусан шүү дээ. Ямар л. Тэгээ онлайнаар явах гээд. Тэгээ онлайнаар явах нэг бодлын гайгүй юм шиг нэг бодлын тэнэс юм шиг заасан. Бүр цахим хичээл орсноос хойш одоо бүр онлайн юмд үнэхээр дургуул. Одоо бүр онлайн хурлаа. Онлайн хурлаа. Гэсэн онлайнаар уулзъя юм шиг. Дургуул. Zoom тийм. Тийм Zoom classroom Google Meet гоо. Тэр дургуул. Тэр гоо одоо утсан байгалаа. Хэдэж хэрэг болмаа. Надад classroom л байгаа. Байгаад байвал одоо айгуул орчих юм шиг санагдаад тэгээд устгах юм. Мэргэжлээ ирэхээ сонгосон байж. Би мэргэжлээс гоо. Хойлч эсвэл урлагийн хүн болно тийм. Тийм. Гэтэ одоо бас хуйлж авах гэж хэлдэг. Хойлчийг яагаад сонгож байна? Сонирхож байна. Хуйлж юм. Хуйлж манай ээж хуйлж ахгүй. Хуйлийн зүйл. Тэгээд асуухаар айгүй эрэлттэй тийм лаг ажил юм шиг санагдав. Тэгээ ээж би хуйлж болё гэсэн чинь хэрэггүй гэсэн. Хэрэггүй гэсэн юм. Тийм. Эч ямар мэргэжил зөвлөж байгаа юм чамд? Эдийн засагч. Тэгэл их хэрэгтэй шүү. Манай их эдийн засагчгүй. Эдийн засагч гэдэг нөгөө хаашиж хөрвж болдог. Тийм. Мэргэжил юм шиг лээ. Ирэх зүйж байна. Гэтэ амар олон хүмүүс. Олон улсын харилцаач гэсэн. Тэгвэн байл. Олон улсын харилцаа. Тийм. Ажлын байр амар бага болтдог гэсэн. Тэгээ олон улсын харилцаанд бас урлагийн үйл гэдэг юм шиг л чиглэлээр. Хүн болгоно. Урлагаар явах уу? Тэгэхээр кинон дээр нөгөө хуулийн мэргэжил өмгөөлөгч дээр бүр амар лаг байдсан шүү дээ. Тийм амар лаг харагддаг цагдаа байна. Тэгээ бодож байсан би өмгөөлөгч болт юм уу гэж өмнө бодож байсан. Тэгээд тоо бодохгүй шүү дээ мэргэжил чинь. Тийм. Тэгэхээр болцсон. Тийм. Хуйлч өмгөөлөгч гэдэг чинь амар толгойг ашигладаг. Яг хуулийг бол тэгээд даабыг бол мэддэг башаалтай. Амар хитэн юм лээ. Гэтэл амар лаг ажил байсан. Цагдаач байсан. К-драма үзэхийг санагддаг шүү дээ. Вау. За толгой Нэг Солонгос кино явагдсан шүү дээ. Squid Game гэдэг бүхлийн тоглоом. Тийм. Тэрний нөгөө хэсэг Facebook-ээс үзсэн үү чи? Тэр амар дайггүй кино юм шиг л. Тэр үзэгдэл гэж бодож байгаа. Гэ 48 тэрбум оны төлөө 480 кг амар олон хүмүүс.
тэрний сэдвэр Солонгос нэг юм метроны будал дээр нэг юм гарсан байлээ. Жигнэс систем болоо мó. Тийм. Нэргээс өгөх юм уу? Гарсан байлээ гэсэн. Йоо. Тэр нэг хүүхдээс шít нэг юм тийм. Яг тийм гарсан. Метроны будал дээр. Бас нэг Япон кинод шүү дээ. Нэг тоглоом эргэж хараад суулцдаг шүү. Хараад ингээд талдаг тийм. Тийм бүр гэж толгой. Болооч. Тэр тэгтэл амираа. Тэр ямар нэртэй вэ тий? Чиний Япон яаж юм? Яа, миний Япон. Би 3 сараас хойш нэлээд гайгүй давтсан. Би нэг шаргалтанд орсон байхгүй. Тэгээд яг сүүлийн шатн дээр хилнээсээ болоод онцсон. Тэгээд хил муу байсан болохоор Япон мартагдсан заяа би бүр гинт шууд харуулт байл. Тэгээд одоо сайн давтчихад ирэх хичээл орой гэж бодож байгаа. Тэгээд давтчих эхлэегүй байгаа биш. Би яг том давтах гэхээр амжихгүй байгаадсан. Тэгээд хичээл орсноос хойш яг цагаа барьд орчоод давтаж эхлэхгүй бол хичээлдээ давтаж амар стресстэй дараа депрешн болно шүү дээ. Тэрнээсээ яагаад тэгээд одоо би бол хийлээ сайжруулмаар л. Одоо томьёогийн хэрэгтэй болсон болохоор надад л амар боломжтой санагдав. томьёо амар дайжгүй юм шиг л. Тийм. Томьёо скилстэй юм. Скилс нь гоё юм шиг үлээ шүү дээ. Нөө Тэмүүл ингээд торч хийдэг юу гэдэг шүү дээ. Тийм. Тэрний хичээл байт юм байлээ. Анаа орчуугийн хичээл дээр. Тийм, анаа орчуу хичээлүүд амар гоё. Амар гоё ойлгомжтой ирдэг. YouTube-ын 8 гоё. Өмнө Bloomberg гэдэг хичээлтэй байсан шүү дээ. Мэдээний хөтлөгч хийжсэн. Түүний 3 сард миний Солонгос хэлийг гайгуулсан. Анаа орчин дээр олон улсын харилцаар төгссөн баг. Тийм. Энэ бичлэгнүүд яасан чинь. Мэдээж байна. Надад л амар таалагдав. Чи ярьс арчилгааныхаа бичлэгнүүдийг үздэг үү? Үгүй. Үгүй би ч гэсэн гэж. Би эргэтэй болохоор тэгвэл. Би нэг хэрс арчлаад идэх болох. Ингээд арчилгаар улам гачиг болоод байхгүй юу. Тэгэл ерөөсөө юм хэрэглэхгүй зүгээр л өглөө босол угаагаал өдөр ирээл угаагаал орой унтахтаад угаatan л тэгэл. Арчилаад тэгээд арчилж ийн гэж бодож байхад юм гарахаар амар хоо. Тэг санагддаг гэж магадгүй. Арчлахгүй байхаар юм гарахаар угаасаа л арчлахгүй авч гарах нь ойлгомжтой гэж бодоо. Гэтэл арчлахгүй байл бас арай гайгүй байгаад гэж санагдав. Тэгээд хүүхэд байхад бол. Тэгсэн миний нэг гайгүй болоод байгаа шүү дээ. Юм хэрэглэхгүй байгаа тийм үү? Юм хэрэглэхээр харчлаад гэж магадгүй. Илтэн юм. Тэгж байж бас магадгүй. Өсвөр наснда ямар хүүхэд байсан бэ? Би энэ гейсийн асуултад энэ асууж байна. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл ямар юм бэ? Хүүхдүүдийн сэтгэл зүй хэр өөрчлөлттэй байдаг вэ? Буй хэр гэж байна. Уучлаарай гейсийнхаа. Ямар жижиг юм шиг. Энэ сараа хичээн бичиг байх шиг байна. Дарамлаар хичээддэг шүү дээ. Старнаас нарсан. Сэтгэл готвол давуу тал гэж байдаг уу гэж. Бид юм. Байдаг байх боломжтой. Сэтгэл депрешнд ороход тэгээ дараа депрешнд аваад ментал хэлд арай гайгүй болно шүү дээ. Тэрний дараа өөрийгөө жоохон өмнөхөөс илүү ойлгодог болсон байж магадгүй. Хүн тийм даа туулаад амар биш нэр бүр би бүр бүрстэй юм байна. чи орж исэн үү? Яаж исэн? Гацсан заяа. За. Бүр ингээ юу чи хүсэлтгүй заяа. Тэг хамаг юм авч идлээ ингээл хамаг юм хүчээрээ шийдэж мэдээ. Зодоод. Аяа маяар ингээ зааж явахтаа тачигнал чааж юм. Тэр ч юм уу тийм юм лээ. Гэтэл уурлахаараа бүр юм хийгээс ухам айгүй урдээ ичдэж. Яг тэгдэг уураа яг тэмдэрэндээ яг уурсан үед хичээл ихээр бүр хамаг уурандаа тэгэл ятгаад нэг яг нэг ууралчвал тэгээд бүх хичээлээ дуусгачих юм аа. Яа гэж. Гурлах хэсэг юм.
анги дээр оруулах бүр ашигтай гэсэн. Тийм. Юу ч ярихгүй тэгэл юм амар л. Тэгээд дугуй болгож та нар байл. Тэгэл ангийнхан ч гэсэн дугуй болгох шээ. Тэгэл чи өнөөдөр яалаа. Би яг тэр үед хамт ярмаар байсан болохоор дугуй игээгүй. Үзүүр тас. Чи болоо чи. Чи хэлээ чи юу вэ? Тэгвэр ахраа юу гайгүй нөө. Би өнөөд цэжлэл хэл маань бүр сайжрах гэдэг. Үг цэжлэл үү? Үг цэжлэх амар дургуун. Би үг цэжилдэггүй шээ. Зорж үг цэжилдэггүй. За нэг ингэж да дий да гэл үг хараал сухаар тэгэл залах юм бэ. За маргааш. Би кино үзэж явдаг бол энэ хүсэл шилж байгаа юм байна гэл. Тэгжил давтдаг гэхэд бас хэцүү ойлгодог гэж. Friends үзүүл үнэхээр ашигтай. Би яг Friends нэг ангийг нь орчуулгын нэг юмд орсон байхгүй юу? Тэгээд тэрнээр Friends нэг хэсэг байсан. Тэрийг нь орчууллаад гэсэн чинь амар өгнөд нь амар чанга тоод ойлгомжтой заяа. Яг л давтахтай амар сайн юм байлээ. Нөө муу боксер одоо гарч байгаа шүү дээ. Дуу оруулахтай гэхдээ доор нь хадмал англи хадмалтай. Тэгээд үзсэн чинь давтаад амар зүгээр юм байна гэж бодсон. Тэгэл орчуулгын сонсчвол доорх сабтайтлыг харчаал ингэ юм штэй гээл тэгэл. Тэгээд хэл киногоор хэл давтъя гэж бодож ивэл экшн, science fiction тэгээд documentary кино бити үзээрэй зөвлөе. Мэргэжлийн үг хэллэг маш их агуулгацсан учраас давтахад хэцүү. Хэл давтахад унац баг унаа. Солонгос хэлж гэсэн аюу хэцүү. Нэг үг нь л хэд 2 3 өөр үгээр ингэж орчуулдаг. Орос хэлж үү? Нэг үг нь үү? Тийм. Салаа утгатай. Тийм, салаа утгатай. Монгол хэл хамгийн хэцүү заяа. Тэгэлэр монголын биш монголынхан зарим хүн мэддэггүй шүү дээ. Ойлгочих гээл. Ямар ч улсын хүмүүс ярьдаг баха. Тийм. Тэгэл тэрийг бодвол за ингээл хэл сурвал тийм үе мэдэхгүй байл юм гэл. Төрлөг хүмүүс мэдгүй юм ч одоо яа. Тэгээ утгаар бид нар ч нэг өгнөд утгаар нь шийдэлдэг шүү дээ. Шийдэлдэг чи утгаар нь ойлгодог шүү дээ Монгол өгнөдөө. Яг тэр шиг л бүр үнэхээр сайжраад ирэнгүүт бүр зүгээр шууд мэдрэмжээр нь ойлгочтой биш санагдсан. Монголоор заавал орчуулах шаардлагагүй. Одоо би бүр чөлөөт уншдаг болсон юм солонгосоор. Тэгэл заримдаа юм уншихаар зарим үг ойлгохгүй. Солонгос хэл хам зайдаг байсан тэг. Одоо юу юм шилдэггүй. Одоо бол их шилдэггүй. Гэхдээ угаасаа нөгөө нэг ерөнхий боловсролын сургууль шилдэг л байх. Үздэг байх гэж. Монгол бичиг шиг. Хайлт үзэл. Үндэсний солонгос хэл. Гэтэ хятад захаар үндэсний гэхэд хэцүү. Гэтэ монгол хэлийг монгол хэл гэдгийм бол гэж бодсон. Заримдаа ингэ сони бод. Нөгөө Монгол гэсэн нь Японд Япон хэлээ заяа их хэл гэж заадаг. Их хэл гэдэг нэртэйгээр заадаг. Япон хэл гэж заадаггүй. Яг тэр шиг монгол хэлээ бас яг их хэл төрлөх хэл гэдэг нэртэйс бол амар хүчтэй мэдрэмж өгөөд илүү сайн сурах байсан юм байна. Хичээлийн нэрнтэй. Төрлөх хэл гэдэг нэртэй байсан бол дээр л төрлөх хэл шүү дээ. Заавал самбал болохгүй гэд эсэгээ бичих байхгүй юу? Монгол хэл, англи хэл гадаад хэл сурч байгаа юм шиг. Үндэсний бичиг бол гэдэг гоё шүү дээ. Монгол бичиг юм гоё. Би монгол бичгээр яагаад ч юм амар уншиж чадаад лээ. Уншиж чаддгүй байсан бол биш л дээ гэхдээ төсөөлснөөс гайгүй уншаад лээ. 2 жил монгол бичиг тавтаагүй гэхэд. Би ямар нэг галиггүй зүгээр үг үндэсний бичигтэй юм жоохон бод. Тэр монгол бичиг хичнээн алдаа. Кириллээр бичдгээс өөр бичдэг болохоор жоон талаа ажиллаа.
шинэ гадаад ий сурж байгаа юм шиг мэдэрсэн үнэтэй. За энэ чи яаж хэлж хэлээ. Тэгэл очил гүү штэ нэг үсэн үсгийн ялгуулсан юм. Тэг зөндөө бичээд байвал автоматар хомсол цуугаад аха. Аав гэдэг эзэж яаж бичихлээ гэж бодох зүгээр л авах гэж бичдэг шүү. Тиймэрхүү болох байх. Нэг хүүхдээ амар олон харж ижил гэж л. Япон хэлний нэг хэсгүнд ханс. Тэгээ ханцыг Монгол нөө ханцтай улс биш болохоор яг Монгол хүмүүс гараа өвдөлтөд бичгээс өөр чийжлэх харахгүй байхгүй. Хятад гэдэг чинь өөрсдөө ханцтай болох тэгээд өөрсдөө хэл мэлтэй уялдуулаад бод чийжлэх юм уу яа. Хятад ус би яаж бичдэг юм амар юм. Нэг ханзан нэг үг гэж. Тэгээ утгатай тэгээд ингээд утгууд нэлэрээ шал өөр үг. Ахаа гэдэг тасцаа. Би ч бол нэг дуулаг. Яг Бэлнөө. Хятад хэлийг сайн мэдгүй. Япон хэлээр лав ямаа гэдэг уул гэсэн ханз байхгүй юу? Тэгээ адаас нэг ханз ямаа гэдэг чинь өөрөө уул гэдэг үг шүү дээ. Тэгээд ханз нь өөр утгатай. Яг Япон хэлэн дээр. Тэгээд үг нь бас өөр утгатай. Тэгээ өөр ханзтай нийлээ бас өөр утгатай. Тэгээ нэг ханз нь хоёр дуудлагатай. Хятад дуудлага, Япон дуудлага. Үнэхээр хэцүү шүү. Тэр үнэлэх юм шиг хэрэгдэж байна. Юм шиг харагдаж байна. Нэг хэвдсэн байгаа юм шиг хэрэгдэж байна. Эсвэл шиврээр гэж бодож юм. Японд гэдэг нэг анаачан бас гараа өвдөтөл бичдэг гэсэн. Анаачан. Тийм манай доод шүү. Доод юм уу? Юу лээ? Одоо энэ жил 10 дугаар юм шүү дээ. Японы 10 дугаар. Тэгвэл манай доод. Гэтэ нөө битэдтэй ч гэсэн. Насаараа. Гэтэл надад сандар. Үнэхээр өндөр. Чамаас намхан манай үе хүүхэд байгаа юу? За зүгээр аваарай. Болор заяа юу? Бэлгүй юм тий. Өөр юм бод зөндөлж тарна штэ байхгүй. Монголд. Би метр 57 штэ ядаж. Метр 57. Тий. Үгүй нэг 47 муулаа байсан бол за надаас намхан байх гэж бодсон. Өөрийн нэр өссөн байсан шүү дээ. Ядаж 57 шүү би хөө. 60 хүлээ. Би өөрөө өссөн байхад хэлсэн шүү дээ. Одоо ядаж 18 19 20 болохдоо ядаж 1 метр 67 нэмж байна. Пүү 10 см үү? Яаж тэ эмхтэй хөтгөөс л одоо зогсож байгаа шүү дээ. Зүгээр гараа. Зогсохгүй. 18 өрөө зогсон шүү дээ. Тэгээд зуны 3 сар сэлтимтний явж үзээ тэгээд өссөн. Питамаа гэдэг. Сибирийн. Тэр яг гэж. Тэрний амтны гоё. Тэг Эхлээд муухай жоохон санаа. амар сонь. Сүүлдээ барч хашаа ингэж идээд Амар хурдан идмэр санагдаж зүгээр нэг. баг үлсэн үед баг үл даахаар шүү. Ийм нэг төвшөө. Эднийх кейсийнхэн сэтгэл зүйтэй холбоотой сэтгүүдээр ярих гэж байгаа шүү. Эхний хофын нэг. Хийгчээсэн ч юм болцсон шүү дээ. Тийм үү. Тийм. Дууны опн. Тийм. Талбай бодоогийн урд хийх гэсэн чинь цаанаас нь зөвшөөрлөхгүй юм байна. Хичээл харж байгаа тал ярьжсэн. Хийвэл гоё лээ. Өнгөрсөн жил нэг тийм юм болоод лөө. Орчны жил лөө. Open mic биш. Open mic биш нэг. Дэдийн Нөлөөллөө. Нөлөөлөл гэж одоо анхны нөлөөлөл. Мөн юм хийж амжаагүй байх та батлан дарсан даа. Гэтэл цуглахад гоё идэв шүү. Яг нэг л цугласан нэг л том цугласан. Юм яриад зогоод гоё. Ярьж байгаа л ганц хийс юм дээл дээр зүгээр савсан. Бичлэгийн дээр бол тэгэл Тэр бол олон хүний утсан дээр чи угаасаа хэцүү юм л. Микч байхгүй юу гэж байхгүй тэгээд. Гэтэл ингээ юм хамтдах юм байна. Гэтэ аргаал болох байсан юм байлээ эсвэл бодсон чи. Нэг утсаар нь бичлэгээд нэг утсаар зүгээр рекорд дээр тавьж аваад ойртуулаад ярих болох байсан. Тал нэг утастай талж. Тэгээ дараа нь сайхан бүгд ингэ цуглаа. Нээ фотор ингэж үгүй.
Болж ийн үү гэж үү. Гэтэл Манчестер явах гоё. Шууд амар гоё санагдав. Манчестер төөрсөн шүү дээ. Бог тоглоно. Тийм шүү. Хэцүү хүн гарах. Тэснэ огшаад нийшээ, хойшоо нийшээ. Олоолаа явсан дулдаал замаа болсон боо. Тэгээ яаж болж сүлжээтэй газар байсан. Google Map руу ороод. Тийм тэгээд хайсан шүү. Тэгээд оюун санаагаа ухсан ш тэр үед бүр хаагаар ирлээ хаанаас ирлээ. Ингэж явсан юм чинь тэгвэл энэ хойшоо энэ уртаа явдаг гэж. Тэсний яаж болж тэгэл нөгөө нэг самартууч сахнараас. Тийм. Тэгтэл хэдүүлийг авчаад цаашаа явчихад буцаад гээ явж исэн чинь дахиад тэр юм ирсэн шүү дээ. Майхан дээр чигрээ яваадсан мөртлөө тойроод ирсэн гэсэн шүү дээ. Йоо тэр бүр юу бид нар өөрсдөө ч олоогүй биш тийм үнэндээ бол. үнэхээр сайн юм байсан. Тэр тэгтэл дээшээ алхахад үнэхээр хэцүү мэл амар болчихсон. Доошоо буусан чинь амар хурдан бод очсон. Тийм. Яг гэтээ хоёр удаа гараад гарчвал тэгээ хоёр дахоос нь зүгээр болчих юм бэл. Тийм. Тасч тийм бэл. Тэгтэл алхах. Дээшээ буцаж алхах бол хэцүү л. Би яа гармаар санагцаа дахиж юм зөө. Таньчлаа гараа. Цуглахад амар гоё гэдэг. Борхон бид нарыг сайн үйл хийсэн гэд. Та нар замаа олдоо ерөөсөө буцаад тойлоо явуулсан биз дээ. Тэнэг гоё юм тарилууд. Гэхдээ хичээл юм ирч юм шиг. Яманд юмарч юм шиг. Ямарсан. Тэгээ одоо ирэх жил 12 тэгээ яаш гэж бодохоор амар хэцүү. Хажуугаар нэлээд юмд явах гэхээр бас үрдэ багт хайж. Хитэн өндөр болох вэ? Энэ талаас нь ярьчлаа. Зүгээр гараа. Амажаач. Зүгээр гараа тоо. Тэгээ олоо сонсороо тоо яг гэж. Яг энэ хэсэг Instagram дээр харуулаад. Ой хөө. Ирж байгаа шиг. Гэтэл би бүр үнэхээр жижиг юм биш шүү нэр. Дундаж жижиг. Жижигнүүд додоо дундаж. Хэцүү өдөр жарх мөрчөө шүү дээ гэхгүй. Ханаар тэр юм юм. Яа, нэр батж тийм юм байна. Үгүй юм шүү. Өчигт нэг зам. Эсвэл ингэ замблаа. Өндөр болсон байсан. Тэгтэл өндөр болоогүй юм гэхгүй. Үгүй ануужаас амар намхан байсан шүү дээ чи. Тийм. Тэгээд яг тэгсэн ануужаас гараа өндөр болсон. Одоо баг ануужаас өндөр болов. Тэгж яцсан шүү дээ. Хэцүү юм уу? Яг чи баг өндөр одоо. Сайн харуул гэж. Гэтэ яг нэг юм төвдөө яг адилхан өсөд идэм сүндэд амар хэцүү. Нэг нь өсвөл нөгөөд нь өсгөж буцаал нөгөөд нь өсвөл. Үсэн яг энэ батан хүртэл яг адилхан. Халаанд сандлаа солих юм уу? Өөр юу вэ? Өөр таймтай. Ойрт юу хий гэж бодчих. Ойрт хичээлэл хийх гэв. Хот юмар юм. Хот юмар байна. Хот би явсан 9 сарын 3-нд. Яг тэрээс их дахиж яваагүй л дээ. Ихтэй амар дурсамжтай байсан ч биш. Би хотод жижиг краш хармаар гэдэг. Хин биш. Дурсамжтай байсан гэхэд ч бас хэцүү байна. Зүгээр кино үзсэн. Удаан үлээсэн кино үзсэн. Чиний сторигаар дүүрэн зүгээр. Попкорны нэг стори байсан. Тэгээд нөгөө сүүлийн пост кредитсийнх нь нэг стори байсан. Би сая 7 жилийн 17 жилөө юу ясахгүй. Өрхөө дээр нөгөө Prime X юу лээ ямар юу лээ. Prime дөрөв гэжтэй. Тэрний юм дээр демови гарч ирсэхгүй юм лээ. Аха. Тэр үзмээр л тань ч бол. Үдээр явдлаа юу. Үзмээр байгаа. Одоо гарч байгаа шүү дээ. Үзмээр л. Тэр ихтэй Монгол зүйл нээлттэй гэж байгаа. Өмнө нь 100 хэвээр кинотеатр нээлттэй байсан бол яг дэлхийд хамт зэрэг гарах байсан. Дэлхийд тэгвэл зэрэгцэн.
Манай хэрэг нь ер нь л гоцог дутуу гэх. The movie. Гэтэ бас ботхоор нэг хоцордгүй юм бэл. Гэтэ бас хоцордог гэж. Яг кино болохоор цаанаас нь дистрибьют хийж байгаа компаниас шалтгаалт. Тийм. Яг тэ энэ 10, 11, 12 сард амар олон музик кино байгаа тийм. Мөнгө цуглуулахгүй бол. Цуглуулаад ч үсэхгүй юм. Би бүр нэг альбом ерөөсөө K-pop байдлууд нэг альбом авч байгаа байхгүй. Тэгээ сая Lisa debut хийсэн шүү дээ соло debut. Тэрний Lalisa гэдэг тэр цомгийг нь хамгийн анхныхаа цом. Авсан уу? Аав нь шатж байгаа. Ер нь аав гэж бодож байгаа. Чиний сторинаас харсан. Хамгийн том юу болохоор 110 эдтэй байсан хаа. Тэгээд хоёр вершнтэй алтлаг хар хоёр нь болохоор 70 эдтэй. Kid нь болохоор 40 эдтэй байсан хаа. Kid гэдэг юм жижиг юм. Бүр жижиг юм байна. Тэгээд яа бүр хэр алсан. Одоо хүртэл ажиллаж хийж байгаа. Лизагийн cover гэсэн чинь юу лээ солоо гэдэг. Тийм. Амар гоё. Лиза бүр надад бүр амар би бүр амар дуртахгүй. Яг нэг өдөр төрсөн болохоор ч юм уу. Нэг өдөр төрсөн юм уу? Тийм. Бүр амар дуртай бүр өстэй хамгийн том юм байна. Төстэй царин юм төстэй гэж хэлэхгүй л дээ. Ер нь төстэй юм шиг санагдаад байдаг. Би бацгийн төстэй юм шиг санагдав. Тийм нэг характерын хувьд адилхан. Би энэ шар өмнө дуртахгүй юу? Шар нэлийн өмнө 27 том дуртай. Миний төрсөн дугаар. Тэгээс өдөр тэгээд Лизонс тийм юм дээр дуртай. Нэг орттой тэр нэг өдөр төрсөн болохоор нэлийн төстэй гэж магадгүй. Яг төрсөн өдөр амар нөлөөлт юм шиг санагдсан орд өдөр. Яг анаас ахын бас аахгүй би тэр нэг өдөр зөрүүтэй төрсөн заяа. Тэгсэн чинь яг харахаар сонирхтой юмуд нэм төстэй байгаа байхгүй. Эний мэдэр тэгвэл. Тийм. Амар нэг төстэй цааж. Тэгэл битээ стори дээр яа наад ч өнөө гоё те. Yes хэлээ. Хаяа жорж ирэлээ гэлээ. Шанчиг үзмээр байна. Яа шанч. Өнөө гоё бүр. Тэгээ 2 жил хүлээгээд кино театрт үтж байгаа болохоор Marvel-ийн сүүл гарсан киноноос хойш үзсэн болохоор хайпнд нөлөөсөн байж магадгүй. Тэг ямар ч гэсэн үзэх хэвээр кинонод энийг болсон байлээ. Ревюг нь өнөөдөр юм уу маргааш байха. Blackpink-ийн бас нөгөө Light of the Sky гэх өмнө гаргаж ирсэн баримт киног юм. Монгол гаргахгүй. Тэгээ YouTube-ээс хайсан чинь. Хадмалтай орсон билээ. Юу болсон? Хадмалтай орсон билээ. Монгол хадмалтай яа. Өөр YouTube дээр үү? Монгол хадмалтай нөгөө S-drama гэдэг нэг аппликейшн байдаг шүү дээ. Тэрүүнд бас монгол хадмалтай орсон билээ. Эсвэл англи хадмалтай үзэл тэгэл. Шинчигийн доонод 8 гоё. Тийм. Сонсож үзсэн үү бүр? Яг post credit яг кино дуусаад яг post credit scene ингээд юм lag creative post credit scene үү гэсэн. Тэгээ яг тэр хэсэг дээр нь Fire in the Sky гэдэг дуу гараад тэгээд одоо яг тэр дуусаас сүүлийн төсөөлийнх нь хэсэг post credit scene-тэй хамт нүдэнд ингээ харагдаад байгаа байхгүй. Spider-Man-ийн JD Smith-ийн дуусан юм би бүр амар дуртай. JD Smith нөгөө I'm ready гэдэг шүү дээ. Тийм дуу төрлөө. Би мэддгүй юм шүү дээ. Сосожиг. Тэгээ. Spider-Man-ийн 3 дугаар анги 12 сард гарна. Постэр тийзэрнсэн. Тийзэрэнд гарцсан. 100 нөгөө нэг NASA хийдэг дугаар дээр дугаарыг хийдэг өдөр гарсан шүү дээ. Би ч юм сонслоо шүү дээ. Тэгээ би өчигдөр үзсэн байхгүй дахиад юм өдөр алга үзээд байгаа юм. Тэг өчигдөр үзчихсэн чи гинт амар theory дээр орж ирж юм байна. Би одоо Sing 2 гэж байна.
би эхнийх нь ингээд амар хайртай. Тийм би ч. Яг дөрүүдийн хөгжүүлэлт бүр амар зэрэг юм. Юуны. Наад чинь юуныхан доо. PS4-ийн доо. Эсвэл би амар дуртай. Хин PlayStation 4 дээр тоглоомд байдаг тэрнийхэн доо. Тэгээ надтай юм хийдэг хүүхэд чадар явуулаад энэ бүр алж юм гэдэг. Тэгээ би тоглоог болохоор мэдэхгүй юм байна надад энэ. Тэгээ сонсч ирсэн. Цааяр шигтэй дугуурлаа гэхгүй. Ямар шиг хүн зэрэгтэй яа. Гадаад л ирэх асуухгүй. Лайв 4 цаг хийсэн дээ. Лайв ихээр гинт үе их хэрэгтэй юм яриадсан. Тийм. Тэгээ нэрээ тэр шүн өөрийн 4 хүртэл хийсэн лайв бол хэр хэрэгтэй л байна. Би тэгээ хадгалчтай юм уу чадж ирсэн. Ичээд хадгалаагүй. Зөндөө ямар ч хэрэггүй юм ярьсан бол. Мэдээж юм байсан л та. Тэгээ ядаач тэрийн ганц 2 болгон үзсэн да. Тийм. Тэгээ шүний 4 хүртэл хин лайв үзээд цаоховтэй тэр хоёроос өөр хин. Нөө бүр дуусна. Тэгээ сүлдээ хамт орж ирч мээрэж юм ярьсан. Үргэлж орж ирсэн. Солонгос хэл яагаад сурах болсон бэ? Би нөгөөс нь K-pop дээр дуртай шүү дээ. Тэгэл Blackpink чинь нэг амар итгэвтэй бүрдлэхий бүр алдартай амтлаг болохоор энэ тэнгийн юмд ороход солонгос англиар нөгөө дандаа байдаг шүү дээ. Монголоор сайн идэж ярихгүй шүү дээ. Тэгэл тэр юмыг нь ойлгохын тулд солонгос хэл сурсан та. Хадналтай драма үзэхээр юм лээтэй гэхгүй. Тэг өөрөө ойлгомоор санагдаад. Тэг бүр сурч гэлээ. Англи хэлийг үз тэгж байгаа. Тэгээ англи хэлийг юу гадаад хэлийг гадаадд сурахын тулд эсвэл тэгээд IELTS дээр өндөр оноо авахын тулд сурах гэдэг бол хэр тэнэг зорилго гэж бодож шít. Яг цэвэр хэрэглээ учраас хэрэглэн дээр тулгуурласан зорилготой байх хэрэгтэй. Тэгвэл ингээ англи хэлээр ирэхээр яг тэгдэм үлээ. Сабтайтлтай кино үзэж хахад буруу орчуулсан юм шүү дээ. Тэгэхээр үнэхээр хэцүү. Тэгээд үгүй юм шүү дээ. Юу вэ гэж. Бараг засаад бичсэн юм санагдаад. Тэдэн буруу байна гэж үгүй. Хэлээсээ чаавал хэрэг хэрэгтэй. Би энэхтэй англиар сайжирсан та юу эсвэл кинонд амар сонирхолтой байгаад байгаатай холбоотой юм гэдэггүй. Киног нэмэлт дуу хоолойтой үзэж чадах байсан бэл. Монгол дуу хоолойтой үзэх гэдэг бүр чадахгүй байгаадсан. Энд чи нэг мууи боксер гарсан юм. Тэгээ British accentтэй кино үзэх дуртай байгаад байгаа. Яг тэр British accent-ээр ярьж чаддаг бол гоё сонсогддгийг. Америкчууд лав ихэнх нь ярьж чаддаг British accent-ээр. Тийм бас ингэ нуудлага ингэ сайжраад ирэхээр амар гэтэн билээ бас. Хүмүүс ингэ амар сони яриад байгаа бүр амар тагцсан сонсогдсон. Яа ч яриад байгаа. Some teachers гэж. Close your eyes. Тэр л үнээр гоё. Би яач юм бичээгээд чиг. Өөр ойлгоход хэцүү одоо яа. Амар сони ярьдээ. Ирвсэг ямар тотал. Ирвсэг хийж чаддгүй хүмүүс амар хачигтай те. Ширээ гэдэг. Resident. Яа ирвсэг. Resident байлаа. Хэдэл нэр үнхээр сони ярьдаг хүмүүс өстэй байдаг. Гайхамар. Тэгтэл англи хэл үнхээр сайн. Тэгээ сони. Яг англи хэл нь ойлгох чадвар, бичих чадвар
сонсох чадвар нь амар сайн. Тэгсээ ярих чадвар нь муу бас байдаг юм байна лээ. Дуудлага жоохон. Яг ямар хүмүүс тийм байна вэ гэхээр багаасаа сураагүй хүмүүс сүүлд сурсан хүмүүс тийм юм гэж бодсон. Бид чинь одоо бүр амар гүнзгий мүнзгий судлаагүй ч гэсэн 5 дугаар ангиас хойш үзэж байгаа шүү дээ. Тэгээ бид нэр үзэж сонсож байгаа юм дандаа англи хэл дээр байгаа учраас ядчил арай төвхөн дуудаад яриад байгаа байхгүй юу. Тэгээ сүүлд сурсан хүмүүс болохоор ухамсарт нь арай сууж амжаагүй болохоор тэгдэг гэсэн. Тэгэхээр би ингээд англи хэлнээр одоо бүх үг мэддэг байлаа гэж боддог шүү дээ. Өгүүлбэр байлаа гэж бодоход утгыг яг ингээд болж чаддаг шүү дээ. Тэгээ тэгж юм да. Эргэлзээтэй. Би болохоор заяа өгнүүдийг мэдгүй ч гэсэн. Окей гэж бодож нэг мэддэг үлэх юм бол за тийм юм байна. Тэгээ текст уншихад амар хэцүү. Бичлэг үзэхээр сэтгэл нүрнийхээ хувирал ярьж байгаа өнгө мөнгөөр нь шууд төсөөлө бат ойлгож чадчих واخхой. Текст болохоор хэцүү. Амар тусдаа чадвар. Гэтэ ярих амар дуртай. Юм унших тоо чангаар ингэж унших амар дуртай. Юм унших. Би дай бүр яг тэгдэг. Англи хэл дээр би гэдэг. Яасан? Би уншиж. Байж. Бас өөрөө тэр унших юм байна гэж асуусан байхгүй юу? Тэгээ ингээ гараа үргэлж. Яасан? Би уншиж. Байж. Тэгснэ өөртөө уншиж. Яа, тийсэн. Юусе би тамирын өгчдөр сурсан бол бүр сайн байх гэж боддог шин. Таваасаа. Суур амар чухал найм дээр. Яагаад вэ гэхээр нөгөө монгол хэл чинь алтын язгуурт гэдэг үлээ. Нөгөө бүтцэн тийм штэ. Би юм иддэг. Эзэн би тэгээд үл үг. Англи болохоор үл үг эзэн би гэдэг яг эсвэргээрээ баг 100% бас эсвэргээрээ ч биш. Нэмэлт бас нэг тийм юм байдаг юм. Тэгэхээр яг Монгол Аз хүмүүс тийм хэл сурахад дүрмээ яг анханаас нь зөв тавихгүй бол амар хэцүү. Японд Аз хэлнүүд болохоор адилхан алтын язгуурт хэл болохоор сойр нэг хурдан сайн тавигдчихдаг. Одоо би дүрмэл одоо энэ томьёогоос дүрмнүүдэл юм шийдэл гэж үзээд байгаа гэж. Зуны 3 сар чинь чи ингэдэг үү? In on if off for it шууд хийж байгаа энэ арай тэрхэн сонсогдож байгаа гэж хэлдэг. Тэгээ ярин тэр юм байж магадгүй. Хаяг тэрэн зөв байгаад гэдэг. Энэ үг ягаас юм чинь тийм биш магадгүй. Нэг юмнаас уншсан ч юм. Яг ухамсар цууцсан болохоор яг тэгдэг баг. Тэгэхгүй болохоор яг тийм их жижиг сажиг юм дээр заавал оны өмнө энэ ах хэвээр. Тийм ямар л. Асар өдрийн өмнө он ах хэвээр тэгэхээр ямар ятангаас явуулаа. Тэднэрээр ядыг гэж. Гэтэ яг бидний үед пингу хатуу гэсэн жоохон бахад. Пингу. Яг жоохон бахта ядаж англи хэлтэй Cartoon Network гэдрийг өдөр шөнөг үгүй үздэг байсан бол илүү сайн байж гэж бодсон. Гэтэ нөгөө ямар гүглэн юм бэ? Нөгөө 5 нэг банд нэг юм гахаа билүү юу вэ нэг 5 гэдэг шүү дээ. Номон дотор ороод юу яадаг үг нэг хэлүүлээ яадаг гүглэн боловсролоор гадаг гэсэн. Why юу лөө? Яагаад? Тийм. Тэр нь бүр ямар дуртай шүү. Тэр амар дуртай байсан. Нэг үлгэр яриад чиглээд байсан шүү. Хөөе тэр шиг бүтчих вэ шүү дээ. Тэгэхгүй амар юу байна? Салхитай. Би бүр гараач. Миний сонсдог подкаст дээр дондоор нь зүгээр за гэж бит ч дэрэг гэж байдаг зү. Тэгэхээр гоё тийм.
Манай дүү заяа. Багтуу одоо 6-тай. Тэр тоглолтсон чинь би гэж идэд ичсэн аахгүй. Тэгсэн happy me гэж юм. Би бүр хад юу гэнэ гэсэн happy me. Таслаарай гэсэн үг шүү дээ. Юм өөдөөс бүр. Ямар ядгатай. Чат мод бичээр ингээ хүмүүс юм явуулна шүү дээ. Тэнгүүд ингээ ойлгоцоод тах чи хойноос нь тэгж байгаа штэ, ингэж байгаа штэ гэж бичээр амар буурдаг. Үгүй би ойлгоо штэ нутгыг чи. Яг дам байдаг гэж. Миний ойлгоход хэцүү нэг л чатлдаг хүн байдаг. Холуу. Холуу. Аха, хамт юм идэг. Чи нөгөө үнэтэй. Тэгээд амар хил зүг ашигладаг заяа. Чатны хатуудаар. Тэгээд ихэнх нь мэдгүй хил зүг байгаа шүү дээ. Тэгээд what does mean it гэдэг тэгээд тайлбарлаж өгөх. Тэсний дээр өдөрт нэг хил зүг зааж өгч юм уу яа тийм намайг тийсэн. Тэгээд маргааш нь би what's today's idiom гэдэг. Өнөөдрийн хичээл юу вэ гэж. Тэсний зааж өгч юм уу. Тэг би зарим явуулсан ийм мемүүдийг үнэхээр ойлгодгүй. Заавал тойл бичих харж иж ойлгодог. Амар ядраад. Зарим ойлгохгүй юм Google Translate гэж бодохоор бүр үнэхээр тэнэг орчуулдаг гэдэг. Гэтэ Google Translate надаа тэр нэг шинэ үгнүүд асууж байгаа байхгүй юу? Нэг сая хичээл дээр шинэ үгнүүд асуусан шүү дээ. Ямар текст вэ? Нэг learning language experience гэдэг текст үлээсэн шүү дээ. Тэрний нөгөө шинэ хэл зүгнүүдийн багш асуусан чинь нэг хүүхэд манай нэг хүүхэд шууд Google Translate-ээс текстэж явах надаа үн цэнэгүй болоод байгаа шиг санагдсан. Тэгэл шууд хэлж өгөөд за юм чи цаг хашгич аа. Би мэддэг би хэлмээр байна шүү. Би мэдчихин чимээгүй. Тэгэл за. Гэтэ хичээлээр Google Translate ашиглаж байгаа. Чи ямар Translate ашигладаг вэ? Би нэг Translate ашиглаж байна. Би биш дээ. Англиас англи руу орчуулдаг Translate ашигладаг. Нэр нь юу бэ хараад байгаа. Зүгээр English Dictionary юм байна. Энийг ашиглаад зөвлөе. Та нарт. Сонсож байгаа хүмүүст. Гэтэ үнэхээр Translate ашиглах үнэхээр нэг найдваргүй. Тийм найдвартай бол биш. Яг юмнаас үзэж байгаа, сонсож байгаа юмнаас л хичээл сурахгүй болол яг мэдрэмжийг нэрээ өөрөөр анхнаас нь зоолох юм шиг санагддаг. Translate үнэхээр юм санагдаад. Утга нь ядаж байгаа нэг гайчсан утга. Хэл зүг орчуулагдаж болдоггүй. Тийм. Netflix-ийн chill гэдэг үгийг орчуулъя л да. Тэнгүүт Netflix ба chill гэдэг юу гэж орчуулдаг лээ. Chill. Даарах гэдээ орчуулсан да. Chill аа. Даарах. Даарах. Аа. Тэвээ заац. Нэг хамт хоны гэсэн утгатай шүү дээ Netflix-ийн chill гэдэг. Тэгэл хүмүүс story дээр зүгээр нэг хамт кино үзье гэдэг утгаар ашиглахаар инээт. Яг гадаа ингэ наач өөр утгатай гэж. Зүсүр асуулт асуугаагүй юу? Яагаад намайг жижигхэн гээд байгаа юм бэ? Чи story дээр яагаад share хийгээгүй юу? Тэгэхээр яг манай Instagram дээр угаасаа сонсдог хүмүүс нэг дагдаггүй юм шиг үл. Тэгээд сонсдог цөөхөн хүмүүсээс нь асуулт асуух нь бас цөөхөн. Чи Instagram дээр share хийсэн бол чиний нөгөө нэг таньдаг байдаг хүмүүсээс асуусан байхгүй. Асуулт асуудаг юм. Асууна. Хүмүүс тийм манайх энэ подкастыг тийм юм бол амар popular биш болохоор асуулт бас цөөхий гэдэг юм аа. Хүмүүс болгоноос л нэр цөөхий гэж байна. Надад эрэхтэй манай юм байна бид нар юм асуух хэрэг яагаад тийм шиг хэл.
question оруулгаад тэгэл. Яа шүү. Тэгээ өөрийнхөө хаяг дээр question хийсэн ч угсаа асуулт нэг асуудаггүй шүү дээ. Залхацдаг юм уу? Баяр хагаад хахаар асуулт нугасаа дуусчдаг л үү. Тэгэл ядгатай. Эпоусны гэж юм. And the above ask me a question гэж яах чи about me. Тэр үнэхээр хэцүү. Шууд анаа. Ой коур гэмээр. Монголд одоо ер нь сүүлийн үед амар гайг болоод байгаа шүү дээ. Тэг ингээд коур гэх инструментал болдог амар хэцүү. Тийм баха. Тэгээ өөр битэн дээр л тааруулж дуул. Хийдэг хүмүүс нь Монгол зөвхөн болохоор. Тийм. Гадаад дуул гээл төрөл. Пиано шинж байна. Гэл халж байгаа. Яг хийж чаддаг хүмүүс нь тэгэл хийгээл байдаг байх. Хоёрд ямар дуу сонсч хийж вэ? Өөр тэр бас мэдээж. Нөгөө нэг Тарадон пада гэдэг нөгөө нэг солонгосын нэвтрүүлэг гардаг утсаахгүй юу? Си нөгөө нэг CF-тэй ямар юм гэлээ. Тэрнээс нөгөө И-зон гэдэг нөгөө жүжигч юм байдаг шүү дээ. Тэгээ Акумгийн сүхөн нүнтэй дуулсан City of Stars тэр хүрэн хэрхээс Солонгос дуунууд юм байна шүү дээ. Үгүй нөгөө нэг юуны La La Land-ийн юм биш дээ. City of Stars тэрийг тэр үнэхээр гоё жүжигч юм байхгүй юу? Яма. Дууг чинь. Дууг нь дуулсан нь. Тийм. Бүр амар гоё. Тэгээд Акмугийн хоёр нэг хөвшин судлаагийн дуучин хамтарч дуулсан. Ээжээс нь охин дэлүү. Тэр дууг бүр ойлуулдаг дуу. Амар гоё. La La Land-ийг яг анх гарахт нь л яг нэг үзсэн тэрнээс ш үзэж чадахгүй байгаад. Лаландыг хийдэж үзэн чадна гэхгүй. Үнэхээр гоё. Би хайж үзье хоолгоод ирлээ юм бил. Гэтэл амар монгол сүүл чанаас гэлээ. Яа би сүүл чанаас санахгүй байна. Би үнэхээр дахиж үзмээр байгаа ч гэсэн хоолгоод ирлээ байгаа дээ. Юу яасан штэ. Эхлээд яг нэг сүүлийн хэсэг ингээ нийлснэ. Дараагийнхын хэсэг дээр салцсан байсан. Тэгэл салсан чигээр. Яа би тийс байлаа. Би санахгүй байгаа учраас. Дахиж үзэхдээ анх удаа үзэж юм шиг мэдээвч. Авах байх гэж бодож. Яг миний хамгийн хайртай жүжигч юм. Гол дүр дээр Оскар авсан. Эмма Стоун. Шилдэг эмэгтэй жүжигч нэр авсан. Тэрний нэг амар гоё ч л үү би чамд харуулъя заа. Эмма Стоуны Фенедит. Оскар аваад ингээ ойлж байгаа баярлалаа. Тэр юмнууд харах бүр үнэхээр дут. Баг загаад болчихсон. K-pop баярлалын тийм үзэх юм дут шүү дээ. I still have a lot of growing and learning and work to do. And this guide is a really beautiful symbol to continue on that journey. And I'm so grateful for that. So thank you so much. The Amazing Spider-Man нэг хамгийн хайртай кинонууд байна. Энэ The Help гэдэг кино байхгүй юу? Юу яасан? Арьс өнгөөр ялгарлах тийм амар хүнд сэтгүүл кинон дээр амар гоё дүр бүтээсэн. Тэр жүжигч нь өөрөө ч гэсэн амар хөөр. Нэр эстетик царайтай шүү дээ. Тийм. Нэр нүд пропорц гэдэг нь амар гоё. Пропорц нь амар гоё. Яг бүр нэг таарсан. Хэмжээний зохицолтсон байна шүү дээ. Нэг хайртай жүжигчтэй юм аа нэг. Трул гэж байна. Дабл тейк гэдэг байдаг шүү дээ. Тэр юм бас амар дуртай Розигийн гон тустай. Тэгэл Викториус дуртай ёо. Викториус амар дуртай. Хидж үтсэн үнэхээр уйддаг. Нөө нэг манай нэг дээд генерашныхан байгаа шүү дээ. Тэд нэр ихэнх Friends дуртай. Friends зартай зүгээр randomly Friends episode тавиад тэгээд background noise болгоод тавьчихсан шүү дээ. Тавьчихдаг гэсэн. Тэгээд бид нар болохоор iCarly
Victoria's Secret зүгээр randomly тавихад бол тэгэл хизээч уйдахааргүй байхгүй. Эхний нэг дээр нөгөө ихтэйхэн хэлнүүдэд дундуулдаг шүү. Тэр дуунд нь бүр зүгээр орсон. Make it shine. Тэр гоё. Victoria's нөгөө JD-ийн дүртэй амар ярьд. Тийм. Тэрний нөгөө нэг ангийнхан дуу байдаг шүү дээ. Найз бэнцээс салаад тэгээ тоглолтын дээр дуулдаг. Тийм. Гэтэ би биш дээ. Victoria's энэ JD нөгөө хин хоёрыг химлээ. Голдон нэмлээ. Victoria. Тэрийг нөгөө хин хоёртай нийлээсэй гэж боддог. Нөгөө жижигчин Иван Жогио. Тийм. Дүрийнх нэрийг мартчихэж. Бүр үнэхээр ёо. 3 дугаар 5-ны юу хэлээ бэ? Өнөөдөр тэрнээс хамгийн танил нь Victoria Justice Ariana Grande. Тэгээд өөр нөгөө найруулагч нэ штэ iCarly амар олон киног найруулсан. Ингээд үглээ. Дандаа Дэн Шнайдер. Тийм Дэн Шнайдер. Тэрх амар гажиг гэсэн. Тэр тэднэр дандаа нөгөө нөлөөж юуны. Тэгээд жүжигчт нь жишээ нь Ariana Grande кинонд ч дургу, дүрдээч дургу. Тэгээд шалтгаануудынхаа нэг нь найруулагч нь байсан юм шиг бол. Яг цаагаараа юу ч амар лаг тинейжерийн кино гэж авч гисэн цаана юу ч болдог байсан. Амар дарамтлж магадaltaг байсан юм шиг. Тэгэхээр сонин кино юм нэр. Тэгээд ботхоор амар гажиг кинонууд байгаа. Амар шоу өдөрхингүүд амар гажиг юм идэг тэр хүмүүст амар таалагддаг. Тийм. Хиний Карлиг ах маань амар гажиг. Гажиг. Пис. Тэр бас амар гоё. Thunderman-ийг гэрбэл Thundermans гэдэг. Ямар ч тавиад. Оо тавиагүй ч. Гэтэ нотанд явахаар YouTube дээр нэг copyright авчтай юм л. Хэцүү тэр бүр. Чиний шинэ гарсан бүлгийн үзсэн үү? iCarly. Үзэн гэж бодож байгаа. Юу нүцнэ. Гэтэ хэн байхгүй. Семи дөр байхгүй. Семи жүжигчин ч гэсэн өөрөө дүрдээ ямар дуу, кинонд ч гэсэн дургу. Жүжигчнийхээ карьер ч гэсэн ямар дургу гэсэн. Нэг тэ угаасаа семи дургугаас гажиг дур. нэг гэр бүлийнхаа асуудлаас олоо кинонд тоглодог гэсэн мөн болох юм. Тэгээд дургу. Ээжээ насаснаас хойш кинонд тоглоогүй гэсэн. Тэр гажиг дуртай юм. Чи дуртай дуучд юм. Их юм. Дуучд уу? Юу хийж. Монгол артистуудаас гэвэл давай ташаа бай. Давайгийн донд байхгүй юу? Өөр би яг артист барьж аваад сонсдоггүй. Хөвчлэн яг pop доонод л сонсдог. Dua Lipa дээр дуртай. Break My Heart-ийг сонсдог. Өөр яг барьж аваад сонсдог артист байхгүй байна. Оливия Родриго нэр гоё татлаг. Жохон шít. Совчанг Стивенс гэнэ үү? Ийм дуучин заяа. Артист. Киноны Call Me By Your Name-ийг дууг хийсэн. Тэнийг яг энэ киноныхаа 3 дуунд нэмэр тартай. Нэг цаг 10 минут ярьсан байна. Өөр сонирсох юу вэ? Тийм да. Яа, буцаа талууцлаа. Сохоны тийм үү?
Яг паа юм хоёр бэ. Яа, наар өвчлөхтэй бүр ядраад байгаа юм. Шин хитээс унтчих юм чи. Би бүр хоёр дандаа хоёр өнгөөр унтаад. Чи тийм өглөө. Өглөө 6-аар бас тэгээс ирэл. 6-10 биш юм байна. 6-20. Би 6:40 гэж байна. 6:40-ээс ирүүлээд дуурахаар ядарч штэ. Нойрон байх. Унтцаад 6:55-аас ирүүлээд үздэг. 5 минут ч гэсэн хайртай гэж одоо тэгээд зүйлээ шүү. Тэгэл босоод яа би өнөр өчигдөр жинээсээ 7:30-аас идгийг мартсан байж байгаа л багш талуулсан. Нэрээс мартсан шүү. Нэр мартсан шүү. Тэгээд гэрээс долоор гэж байгаа. Ээ нэр 30-аас шүү дээ. Тэгээ гүйсэн үү? Гүүгээд яг энэ сандвач руу үзэхгүй байсан юм. Тэгсэн багш байна. Гол бас суур. Тэгээ чамаа хүргэж өгсөн юм тий. Тэгээд тэгээд уцаа үлдээсэн биш тийм тий. бэлтгэний гэмээс үзсэн юм. Би чамаа хизээд уцаа арчдаг байна. Машин. Тэгсэн мөдөө хаснаа. Цогоон орохсон үгүй биш. Тэгсэн амар сонсогдод мөдөө. Яа мэн биш шүү дээ. Тэгээ хатаас нэг гүйсэн үү? Тэгээ хатаас нэг үгүй. Тэгээ амар бас. Хэцээ байлаа. Йоо. Хасанаа шилжэл газ гүйж ирэл хасаас л үзсэн ингэ биш үү? Яг амжсан шүү дээ нэр. Хитээд яг энэ мөнгөн 6 хоёр яг шал байгаа даа гэж хэлсэн чинь. Ашигууч гэж. Хацгүй мухагаар угаагаагүй гэж. Угаалгамаар би жил угаахгүй. харин яг угаахгүй гэж бодож байгаа юм бүрээ. Дараа жил угаахгүй. Хэзээ ч угаахгүй. Шалгаа ангийн шалгаа хүлгээр дургу. Би өчтөр цэцлэгийг 6-аас унтсан 7 хүртэл. Яг өдөр унтахгүй л амар ядраад байгаа шүн яг нойр баах авч явж учраас. Чи юу яа? Ороо юу? Даалгавар хийгээл. Гэхдээ тийм өөр. Чи ингэ хитэж тарж байгаа юм лээ. Үгүй өдрөө тэгээд яагаад ч юм. Хоол мал тэгэл хоолоо хичээл яг идчихэд унтаад байгаа байхгүй юу? Өөрөө мэдгүй унтахгүй гөрөөс нь гэсэн яг л унтчихад байгаа. Тэгэл яг сэрэл Одоо хоол хийж өгөөрэй. хоол хийж өгөөрэй. Корона тагч. Юу хоол маа. Би та хоол юм гоё юм. Вау. Зүгээр л нүдэн анжаалт авсаа тааруулсан. Тэгэл хөргөчнөөс нэг газар улаан хаа барьсан гэж хийгээл. Тэгэл ингэж утгаал. Ийгтэй бичлэгтэй байсан бол би бүр амар Нүдэн тахаа. нүдэн анжаалт ингэж тайлбарлаж өгч юм. Би төслөх байна. Тэгэл хамсан уу яг л гоё харцсан байт. Би одоо өмнөх дугаарт тусан дино баштыг. Динотой үгс амар сайн штэ. Диноч амар адилхан бол биш. Хоёул нэг кавер хийгээд нийлүүлээ сонсох юм бол барыг ялгах. Бараа ялгахгүй. Бүр таньдаг хүн л хоолоогоор нь ялгана гэж таньдаг хүн бол. Таньдаг хүн бол зам ийл хүн бол биш штэ. Ямар дуу Чиний дуулаач. Яг одоо. Диноч өмнө дуулсан шүү дээ. Хоёр хүн дуулсан. тийм гон би зүртэй. Гоныхын тэтгэлийг дуулчихгүй. Дуусан гин зүгээр копирайт авталтаа болж маглаа. Заричтэй. Винч. Кума. Энэ зүйл нэг үү? I just wanna be the one, but you're already done. Tell me what you're into, hit and run me now. I'm all on court, ugly. You broke my heart just for fun. Took my love and just left me numb. Now it's 8 in the morning, 8 in the morning. Энэ хэсгийг дүү. Тэгээд цаашаа мэрэгч зүг. Эмдээд өнгө. Тэг сургуулийнхаа тийм орлогын юм өгсөн сургуулийнхнаа бахардаг байсан. Одоо данч болохгүй байгаа болохоор бахархах нөхцөл байдал үүсэхгүй байна. Зүг яриг авахаас асууж байгаа заавал болох юм зөвхөн. Заавал. Өчигч нэр орлогын бүлгийн дараа болсон юм чинь.
амар тууцнаа ганцгүй. Одоо 9 сарын сүүлчээр халдваргай байвал сургалтын бүлэгийг зөвлүүлнэ. Тэгээд юма хийнэ. Та даа. Би өнгөрсөн жил амар тэгэл амар идэвхтэй хатсан чи нэг жил зүгээр үүрийг дараа болгочоод тэгээс хань суучаа гэж батсан. Тийм нэмэн битэр тэр юм ялгав. Өмнө подкастн дээр нэмэн талуулж дээ. Тэр яа гэж тоолсон юм. Нөө core гэсэн юм. Dynamic core гэсэн. Dynamic core гэсэн юм. Тэнгүүд би хойноос нэгсэн чинь динор байлж. На чи миний core. Өөртөө яг баг ялгахгүй. Яг адилхан хар юм хийдэг зүгээр. Тэгээд тийм байх болоо YouTube дээр одоо. Устгах юм уу? Яаж? Би ингээд өөрийнхөө ийшээ нэг олоодоос нусгар. Угаасаа их тийм би яг өмнө тэр мөнгө зөөлөй орсон. Хийж авалмаг орсон. Эдгээр устгамаар байхгүй юу? Тийм. Тэгээд угаасаа болохгүй. Хоёр дугаас амгийн их үзэлттэй дугаарууд байх нь. Мөнгө зөөлөх бүр 500 ид гэдэг юм байна. Одоо би ингээд олон юм сонссон саяны тууснаа гэсэн. Гасгүй гэж бодлоо. Чи яаж бодсон юм? Ямар орсон хүмүүс сонсчоод дараа нь чадаа ёо би ямар тэнэг ирсэн бэ гэд яг тэгээд. Одоо би яг л хараад хамгийн сонсоод тийм. Энэ яг маргааш орох байх. Маргааш өглөө. Хичээлтэй авах. Анги дээр тавина гэж. Анги дээр хоёлаа сонсч байсан. Тэг би өөрөө олоогоо сонсохоос жоохон төвөгшөөд юм аа. Тэгэхээр чи одоо угаасаа аюул одоо дасцсан. Би яг дасцсан байж гэсэн байхгүй юу? Тэгэл хийхгүй жаа нилээ удаад наасаа хийсэн шүү дээ. Тэгээд хийчихэд хоолоо сонсныг чинь цочирдж гисэн би бүр цочирдсан. Тэгээд яг дараахан дугаарыг сонсож юм бас арай гайгүй. Одоо ингэ дараагүй. Үчи нэр cover хий. Instagram нэгээд тэгээд хийзээ. Яг манай өмнөх цачин заяа. Хэрлэн гэрэг. Тэр юм зурдаг. Тэгээд cover хийдэг. Ингээ cover хийдэг шууд Instagram дээр амар богд хон cover хийдэг. Тэгээд сонсож магадгүй энийг одоо тэг манай нэг эрэгтэй нээцтэй бас хамт хийдэг. Эрэгтэй нээц маань бас надад хөдөлж авдаг юм. Анти аккорд зардаг. Би аккордыг сонсоод амар гоё санагдсан. Тэг өөрөө орсон чинь орохдоо өндөр өнгө авч чаддгүй зэрэг гэж хэлсэн. Миний бас модж байгаа мэдлэн Дуусахгүй болохоор модд юм аа ёо. тийм нөгөө аккорд уншихгүй, гам уншихгүй хаа тэгдэг хөө удчихаар. Мэдлэн бол амар дэжгүй авцахгүй. Тэг өмнөх нөгөө бичлэгүүдээ сонсон чинь одоо яг тэрийг дуулахад дээд ингээд авчихсан. Rolling in the deep нэг дон сургалт авах нэг. Тэн дээр амар лаг өндөр өнгө мөнгө аваадсан шүү дээ. Тэгэхээр одоо барыг тэрийг чадахгүй байна. Дуулахад үзтээ чи. Одоо юу гэж Монголд Ямар тест хийлгүүлдэг нас. ангид гашгчиж нэг байж хийлгэнсэн шүү дээ. Өө тэгсэн юм уу? Тийм. Юу гэсэн юм бэ? Хичээл болж байгаа чинь хэлж. Би дондын нэг мэж. Ой яа ганцхан зураг зүтгэж байгаа юм би. Тэсэн. Money гэдэг нөгөө нэг цомгийнх нь болдоо тайтлтай босоод байгаа юм. Аха. Тэний нөгөө онцгой перформанс видео цацагдах гэж байгаа. 23-нд. Тэгсэн чинь ганцхан зурагтай л юм тийсэр олон цацагдав. Чи Blackpink-ийн доо манайх нь тийсрийг сонсоод ингээд шаргас юм харцаад огшиж гэнэ. Үнэхээр өгшдөг. Би дуртай кинонуудынхаа трейлерыг үзээд огшдог. Одоо 10 сард Dune гэдэг кино гарах байхгүй юу? Zendaya тоглосон. Timothée Chalamet бас хамт тоглосон гол дүр. Тэгээд трейлерыг үзэхээр бүр зүгээр огсаар бол. Тэгээд чи одоо яасан ч гоё юм.
Ер нь дуутай холбоотой кинонууд бас амар гоё юм аа. Тийм би. Жишээлбэл Sing байна. Би тийм кино юм үзчихсэн. La La Land байна. Өөр дуутай тийм Bohemian Rhapsody үзсэн үү чи? Үгүй. Тийм Dream High гэдэг шүү дээ. Аа. Dream High амар дуртай. Dream High. Энэ ямар кино гэдэг кино гэдэг шүү дээ. Солонгос кино битгүй байна. Сүүти аюу. Гэтэ сонсч ирсэн. Би яг дундуур тийм дуунууд бол кино бүр үнэхээр Musical кино. Тэгдэг л. Кино Bohemian Rhapsody үзээрэй зөө. Queen-ийн юу лээ? Queen сүлөө эсвэл өөр нэртэй нэг бол би андуурч ч магадгүй чи сонсож байгаа хүмүүстэй ууралж байгаа. Тэр амар алтай нэг хамтлаг гэдэг юм аа. Beatles илүү Queen аль нэгийнхээ гишүүний талаар ёо намтарчилсан кино. Тэ шоумен бас гоё шүү. The Great Showman тийм. Hugh Jackman гол дүртэн тоглосон. Never know тэр юм хэр би тэрнийг яг өнцөн өнгөрөнд дуулахаар нь дэг юм хүрдэг шүү дээ. Нэг доошлуулж дуулдаг. Бүгд юм үзсэн. Одоо буцаад яаж сайжруулах вэ? Гүжмэн багш мэгч дээрээс сургалтын эсвэл нөгөө нэг гэрээрээ Ер нь дуулалтаа ер нь яаж сайжруулах вэ? Дуулаад ах уу. Тэ дуулаад хахаар хоолоос өвд муутах уу? Гүш. Багбаар олон удаа нөгөө нэг хэцүүдүүд болох юм бол амар үддэг хгүй. Blackpink-ийн нөгөө You Never Know Love or Hate Me тэрийг болохоор бүр ингээд чиглэл өгдөг хгүй. Ер нь хүмүүсээс их тийм байна. Би ингээд зүгээр ингийн дуу дуулж яхад л амаа өдөөддөг. Тэр амар хэцүү нөгөө дээд өнгөдөг доонууд амар хэцүү. Тэг би нөгөө за амаа ингээд сайн ангааж дуулах, хүмж дуулах үн ингээд хэрж дуулах гэсэн лээ. Тэгэхээр л бүр ингээд ангааж дуулахаар илүү сайн дуулах уу? Нөгөө илүү тод гарах уу? Мэргэжлийн сонсч ивэл сонсохгүй ах уу гэж. нэр дуулалтаас зүйлүүд л дуулаар. Өдөр болгоо гам уншил сайжрна. Нөгөө нэг юуны хин гэдэг лээ. Гадаадын нэг амар шиг гэдэг юм. Тэрний сургалтанд би үнээр гэж үзсэн бүр үнээр сайжрсан юм шиг. Амар дуртай. Тэгээд ер нь баян сонсдог мастер хүн юм байх юм бол асуулт асууж байгаарэ гэж. Би нэр үлддэг бат юу сонсож аваад бидний насыг сонсож аваад нөгөө хоёр маань асуулт сууцсан байхгүй юу? Ямар сонголт гэдэг нэртэй үлээ. Амар тэнэг хоёр сонголттой аль нэг сонгох хэрэгтэй заяа. Чи бүх насаараа давас амталж чадхаа болох уу эсвэл чихртэй юм амталж чадхаа болох уу? Аль нэгийг сонгохдоо? Юу? Давас амталж чадхаа байлээ. Тэгэхээр гой хоол амтахгүй шүү дээ. Би яг эхнээс тэгж бодож байсан чинь хоол идэхэд бол давас амталж явах хэрэгтэй гэж одоо чихрийг сонгохоор болсон. Тэгээ өөр ямар сонголт байлаа та? Миний подкаст яг энэ дугаар баруун хүрч ирлээ. 10 үзэлт наруу хүрч ирлээ. гайгүй ах уу. Тэг үзэлт ер нь угаасаа мод юм билээ. Одоо сүүлийнхаа дугаар. Миний сүүлийн дугаарыг 50 үзэлтэй. Тэг яг тогтмол хийхгүй болохоор хийх юм агаадгүй. Хинээс бүр амар бол үзэлтэйсэн шүү. Ааха. Мүзүүгийнх 500 хэлсэн чи магчиг 331. Ааха. Хийгийнх 243. Ингээ бууртаар л угаасан. 253 өсвөр нас нэг юм. 169. Тэгээ ер нь 100 хиттэй тогтмол 100 хиттэй. Тэгээд доошо буурсан. Насагийнх 100 уурсан. 68. Ой 68 байна. Хэрлэн 44.
Тийг наадвал чинь наадвал байнга сонсдог хүн нэг тийм 30 моч байж магадгүй. Манай хоёрын 16. Аа. Тийм. Гад хүмүүс хаагасаа ямар юу ятиг үл үзэлтэй тийм үлээ. Тэгээд одоо аргууд нь стори гэдэг байна. Яцад хууцаа гүнгаахгүй. Instagram дээр Аха. чигтээ яа шир хийгээгүй юм бэ? Амар бол стори хийсэн юм чи яа. Юу н өдрөөлга амар их стори гэдэг байгаа. Тэгээ зарим хүмүүс чи баг нөгөө Blackpink Trish гэдэг нэг нөгөө сонсдог бодлогыг мэдрэхгүй. Миний сториг үзэж мэдээдэг тэгээ чад шийдсэн. Чиний сторигнаас надад бодлож юм мэддэг боллоо гэж үгээ. Чи тэрнтэй нэмэр ялах юм билээ гэж. За чиний стори бас өөр хөсцөр гарыг да. Надад стори алга. Миний стори. Хоёр стори. Нэг нь устгах чинь. Намын баяр болсон гэдэг шүү дээ. Digital Nation. Дижитал үндэстэн гэдэг агаар явуулсан. Баяр. Амар олон хүн байлаа шүү дээ. Хараа гайхсан биш. Босоод тэгж олон хүн цуглуулж ямар угаасаа бүх юм аа нээж байгаа. Тэгэл Digital Nation-ыг билүү оруулах гэж бодож байна. Харин яг нэг бодлоо буруу байхгүй. 100 хамаг тийм гадаа зохиогддог арга хэмжээтэй хорчоод гин. Одоо тэгсэн юм. Бензин нэрэл багтаа. Хахад чинь. Бензин бууртаад. Нээвэл бүгднгэл нээв, хаавал бүгднгэл хаах хэрэгтэй байхгүй. Юу л болох гэдэг юм да. Тэгээ одоо хүнд өвдөж байгаа хүмүүс нь гайх болов. Манай өдөрний хүмүүс Туссан. хүн зарим жоохон өдөр. Вакцин тэгсэн үү? Вакцин дэсэн. Манай бороо юм одоо ирээд тахын. Тэгээ сайн туссан. Ихтэй гайгүй юм шиг л. Хүнкүнс ихт мэдчихвэл хүнкүн. Ааха. Мэдхгүй юу хэл. Мэдхгүй юу гэдэг. Дельта чинь нэг даваад л нэр сэлэрдэм юм биш тийм. Тийм. Амар хурдан маргааш нь чинь юм шүү дэлгэрчтэй юм шиг. Сөрөг талан тэгээд илүү хүн. Нэг тийм хөөе удаа ярахаар амар ирчүүж зарцуулдаг юм бэ лээ. Өмнөх дугаар дээр би бүр ичаад шинэ 11 болж аваад хийж гисэн заяа баг. Би цагийн зүрхнээс болоод тэгээ унтах цаг болоод байдаг. Аа чихэд байдаг. Тэгэл найр хүрээл тэгэл яад хөсгөл нэгэ дуусгах гээд нөгөө хамт иж байгаа нь амар ирчүүчтэй байгаа байхгүй юу? Яг тэнд яг алдаг цаг маа. Хэвчний энд яг унтдаг цаг болол тэгэл би бүр яг дуусгах чадахгүй байгаа юм. Ихтэй яг одоо миний яг унтдаг цаг болол тааж. Өнөөдрөөс яг унтахаа болохгүй бол бүр арай зэндэж байна гэж мэгээд. Өөрсгөн сайхан. Тэмд. Тэлэгтгэлтэй нэр. Ямар зэтгэл. Солонгос юм эсвэл. Чи нөө флекс зараа гэж бодсон уу? Энэ тэрийг судалж байгаа орч юм шиг. Үнэхээр сайн бэлтжил гарахгүй. Би apply хийх гээд утсан чинь ямар ч тийм юу гачрахгүйсэн. Google form гачрахгүйсэн. Тэгээд гэж бодоод өргөцсөн. Тэрхт угаасаа бодлоо. 11 дугаар ангид тэнцэх юм бол 12 дугаар ангид яваад тэгээд буцаж ирээд дахиад 12 дугаар ангидаас. Тэгвэл хэрэггүй. Тийм биш. Яг 9-10 дугаар ангийн хүмүүс л амар даваа талтай. Тэгээ манай доодынхан биднээс илүү үнэхээр амар өсөлттэй. Өсөлтөө ганц өг. Биш ганц өг. Ган эрдэн ганаа. Өнөөдөр Яа би цахтар идсэн чинь манай нэг доодын охин гэж төрөж байгаа байхгүй.
Тэгээ би бодохдоо манай дээд эсвэл манай их гэж утсан чи манай доод яа. Гэсэн би одоо цэвэр зам 36 ярьсан өмсдөг. Тэр охид 36 ярьсан яахчгүй. Яахчгүй юм. Тарахгүй. Йоо. Яа эсвэл. Синжими. Яа на миний охид чи юу юм. Жижигхэн гэж. Манайхан ч уус жижигхэн бол тэгэл. Тэгэл бол эсвэл биш. Яа, хийсэн байна чи. Энэ дугаар яг одоо сонсож байгаа хүмүүсээр өөдөж байгаа. Нойр нь үрж байгаа хаа надтай хамт. Ричи подкаст сонсдог уу? Өдрийн подкастыг сонсдог. Өөр юм нэг. Юу хийж хата сонсдог чи? Хитэж хата. Хичээтэй. Би яг юм хом хийж хата хажуугаар нь background noise болгоод тавихгүй л төвлөрч чадах. Юу хийж хата дуу муу сонсоод подкаст сонсоод бичиж байгаа юм дээр давхар бичсэн. Яг юм хийж хата дуу бол сонсож чаддаг юм аа. Би бол дуу сонсож чаддаг. Дуу болохоор сүлтийн бүгд нэг юм л та. Дун. Тэгээ дуу сонсохоор амар ядраад юм аа ингийн яг юмнаас. Тэгээ подкаст хийж байгаа яг зүгээр л хажууд хоёр хэлж байгаа юм ярьж байгаа юм шиг. Хоёр хүн хажууд юм ярьж байгаа юм. Тэгэл өөр юм хийж байгаа юм шиг. Мэдрэгддэг. Гэтэ угаасаа их дугаар нь ер нь угаасаа ийм байт юм дөө. Тэгээ би өөрөө ийм подкаст сонсох дуртай. Подкастны сэдв нь юу гэж. Сэдвгүй шүү дээ. Тоглоо энэ шиг. Олон төр. Тайтл дээр нь юу гэж ч юм. За тэгээд нэг юм олж бичих л баг. Миний сонсдог подкаст яг ийм төрлөх болохоор өөрөө ийм төрлөخ хийгээд юм аа. Заавал мэдлэг олж авах зорилготой биш. Би англи хэл сайжруулах подкаст мэдлэг. Англи подкаст. Би киноны ревюудыг англиар сонсдог байхгүй юу? Сонсчдаг. Тэгээд гоё инээдэг хүмүүс байд юм аа. За тэгээд энэ дугаар нэг ингээд дуусчих. Өчийн хэрэг төгсгөлн тавиулах дуугаа явуулаарай заа. Би чи яг Лисагийн салаг явуулна. Тийм мэдээд. Өөр дуу явуулах юм уу? Тэгэхээр чи амар цоглог дуу шүү дээ. Цоглог. Подкаст. Тэгээ зүгээр яг ярьж байгаа энэ яран дэрэг тийм авч гисэн би цоглог шүү гэдгийг хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Би тэгтээ нэр амар цоглог шүү. Харин амар цоглог шүү. Галзуу. Энэ дээр дараа хүн байгаа та. Чи яг хоёр хүн байхаар амар дараа хүн байд заяа. Гурав ба түүнээс дээш хүн байхаар амар галзуу. Аа. Амар extrovert болчихдог. Нэг two version хүмүүс тийм. Чи юуны авт заяа 12 матар. Өө чи 12 сар биш ш нэр. 3 загас. No. Жинлүр. Үгүй. Ном. Өслөр. Ном чи аль харуулъя? Хойд штэ. Хойд юм уу? Хойны ортных нэг зүгээр сууж аваад мөнгө олдог л гэж мэдэх юм байна. Өөр мэдэхгүй юм. Зүгээр сууж аваад мөнгө олдог. Вау. За. Гитсэнээс үнэн чи бодлаач юм. Гэтэ би амар зурхан амар тэгдэж штэ. Би чи яг ямар ортныханд амар таард юм шиг санагддаг бай. Өөрийнхөө л юмыг зандаа бүлээж байна штэ. Бусдын уншаад идэв штэ. Яг таньдаг хүмүүсээ уншаад идэв штэ. Гэр мэд дүү мүү бяхахаа ч юм. Би ч гэсэн ээж мэж байгаа юм штэ. Та ээж юм бэ да гэж. Би яг хомхын ортныханд амар ярэ нийлдэг. Юм шиг байлээ. Тэгээ ер нь хомхын ортных амар олон төрлөх байт юм аа. Амин аваа заяа. Би юу вэ? Тэгээ өөр хийж идэг л. Зөндөл. Намайг ер нь амар яриа гэдэг. Чи ихтэй энэ дээр амар яриа байсангүй. За. Яг миний мэдх хамгийн амар яриа хүн гэх юм бол халуунаа л. Доод ял.
Зүгээр энийг сэдв өгч юм бол тэгэл өөрөө зүгээр л урсаад явчих заяа. Тэгэл тэндээсээ өөрөө сэдвээ гаргаж яриад ингээд тойруулаад ингээд тийм хүмүүс тэгдэг гоё юу? ярихад гоё гэдэг юм. Тэгтэл яриа шүү гэхгүй. Яриа. Бас дуулдаг. Бүжиглдэг. Шүлгэж уншихгүй. Тэр юу амар хурдан сурд шүү. Хичээлийн талтай биш бол. Тий 7 оны ятгад автаад амар олон хөгжмийн зэнсийг тоглож явахгүй орлогоцлог дээр. Тэгснээ бүгд нь сурцсан. Ятгад дээр л ятгыг л стооцвол ятгад дээр жаахан фейлцнийг стооцвол юу сурцсан байсан. Тэр чинь өмнө хамт дуулаагүй байсан бол тэр хэд чинь. Шууд хамт дуулаа явчих гэхээр нүр сандраад үгийн ч мэдэхгүй нөгөө аяач бүр танцаа би. Яг бод дондор ятгныхаа уцыг тоолоодсан. Тэгээ мөнгөш намайг харсан. Чамайг одоо хуваагаад хөгжмөнүүд дээр суулгалтай биш тэг гэж би. Тэгээ танай урлаг спорт хоёулынхын тэргүүнийг авч үнэхээр чадгаар байсан ч гэсэн хоёулыг нь алдсан. Урлаг дээр хэдэн оноогоор үлээ? Ганцхан оноо. 1 оноогоор тий. Дээ танай хоёр амар өрсөлдөхөр байсан шүү дээ уусаа ойлгомжтой. Тэс юм манай амар хөрхий бар зүрхээр өөртөө бэлдэх. Манай ангийн баг шанд бэлдээгүй зөө. Бараг орхоос 1 өдрийн өмнө 2 өдрийн өмнө бит хэдийг шалгасан заяа. Тэгээд юу хийсэн бэ гэдэг. Тэгээд битэд амар бод зүрхээрээ зүгээр л орсон чинь тэгээд хоёр тарсан шүү дээ битэд. Танай ингээд доо дунд анги өрлөглөө гэж өөргөл юм болт шүү дээ. Ахлах. Одоо энэ жил уг нь одоо дээдийнхаа төгсөд явчихлаа яг асаа алах гэдэг. Гэтэ нэр дээдийнхаа төгсөөгүйсэн ч гэсэн манай анги болоо шүү. Одоо урлаг дээр ямар анги? Дэлгөөнийг анги. Дэлгөөний анги гэдэг. Дэлгөөнөөс өөр юм байна. Хөгжим тоглох хүмүүстэй юм. Төрөө хөгжим. Төр дэлгөөний төрөгийн анги лөө. Тийм шүү дээ. Нанзаа багш анги юм уу? Тийм. Тэгвэл тэднийх гайгүй байж магадгүй. Хөгжим л явах гэж бодож байна. Өөр нэг бүжиглэх мөжлөө дуулаадаг хөхөд. Одоо би шинийхийн хөтөлбөрийн дууч нарантай бичсэн. Яа гэж бодож. Урлагийн юм сайн зохиолж чадах болов уу гэж бодож ном байгуулагч. Гайгүй ах уу. Нэг хэцүү бол биш байх уу. Гайгүй ах уу гэж. Одоо бүх юм дээр л ярина гэж бодож. За тэгээд ингээд дуусч जैन сонссон энэ хүртэл сонссон хүмүүс байвал хуваагаад ч хамаагүй сонссон эсвэл ирээдүгээс ирж сонссон хүмүүсээ баярлаа. Гүйлгээд сонссон баярлаа энэ гэж. Гүйлгийг сонсохгүй баха. За тэгээд сонсч өгөрөө яваад гэж. Яг солонгос англи гэдэг шүү дээ. Тэгээд тэгээд нөгөө хүмүүс YouTube дээр ирэх хүмүүс ямар subscription дараарай, тэр цонхон дээр дараарай, лайк дараарай, share хийгээд ирэх амар хэлдэг шүү дээ. Би ч бас хэлнэ гэж аваад мартчихсан. Бор зүгээрээ сонсож байгаа хүмүүст итгэж мэдгэцсэн. Та нарыг давсан гэдэгт итгэж байгаа шиг би тэгээд subscribe дараа dislike дарж байгаа. Би нэг dislike авсан. Тэгээ энэ дээр бол биш нөө киноны review гэдэг дээр. Тэн дээр зүгээр санал нийлээгүй зүйл байсан болохоор дарсан байх гэж ойлгосон. За тэгээд бай. Баярлалаа.